За сайн байна монголчуудаа. Өнөөдрийн та бүгдийн мэдэх Ким Кардашиан талаар хамтдаа ярилцъя. Ким Кардашиан интернетээс яагаад алга болоод өгч болдгүй юм бэ гэж хаяа нэг зарим хүмүүс бас боддог бах. Би ч гэсэн хаяа нэг боддог. Ким Кардашиан гэхдээ алга болохгүй хит хитэн маш том шалтгаануудтай. За эхнийхээс нь явъя. Ким Кардашианы гадаад үзмжсэн бид нар интернетээс харахад нэлээд өндөр гэж харж ирсэн те. Google-с харангуут 157 см байсан юм байлээ. Бүксийг нь харчаал ямар амар том бүкстэй юм бэ ингээд хүн ийм амар том бүкстэй төрчтэй юм байх таа гэж хойд хүүхэд байсан болохоор боддог лээсэн л та. Гэхдээ үгүй байсан мэлээ. Ким Кардашиан болохоор мис засалд орсон Бразилийн бүкс гэж нэрлэгддэг юм лээ. Энэ нь Ким Кардашиан 80 сая төгрөг өгчөж ийм бүкстэй болсон. За AB хэмээх энэ хоёр зургийг харьцуулж байна. Та бүхэнд аль зураг нь илүү таалагдж байна? Бүкс багтай байсан нь илүү таалагдж байна уу? Эсвэл энэ бүкс нь юм том болцсон нь илүү гоё харагдж байна уу? Анх ялангуяа энэ шампансыг залж байгаа энэ зургаараа нэлээд алдартай гарч ирж ирсэн те. Ким Кардашиан тэгвэл хамтдаа яагаад энэ нэр хүнд алдар өргөлд гарсан бэ гэдэг талаар нь хамтдаа ярилцъя. Ким Кардашианы гэр бүлийн хувьд аав ээж хоёр нь хоорондоо салцсан 4 хүүхэдтэйсэн. Хоёр дахь хүүхэд нь Ким Кардашиан, доороо 2 дүүтэй. Ким Кардашиан амьдралдаа нийт 3 удаа гэрэлж байсан. Эхний гэрэлт нь бол 2000-аас 2004 оны хооронд Даймон хэмээх хөгжмийн продюсер энэ залуутай гэрэлжсэн. Гэхдээ хамгийн сонирхолтой баримт нь заяа Ким Кардашианы одоо порно бичлэг байгаа шүү дээ. Сексийн бичлэг. Энийг бол бүгд л үзсэн байх гэж бодож байна. Та бүхэн үзег бол Google-ээс хайж болно. Google дээр шууд гараад ирчдэг шүү заяа. Ким Кардашиан порно бичлэг нь. Ким Кардашиан порно бичлэг хийснээс хойш олонний анхаарлыг бүр сав хийгээл нэлээд их татсан. Өөртөө JV хэмээх энэ залуутайгаа үргэлжлэдэг байсан. Гэхдээ амар утгагүй зөө 2003 онд порногоо хийсэн. 2000-аас 2004 оны хооронд энэ хөгжмийн продюсер залуутайгаа гэрэлцсэн байсан. Тэгэхээр одоо хуурцсан гэсэн үг үү? Эсвэл хоёр найз залуутай гэсэн үг. Хоёр найз залуутай гэдэг нь хуурсандаа орохгүй гэсэн үг юм уу? Мэдх нэг нь тайлбарлаад өгөөрэй гэж хүсэж байна. Дараагийн найз залуу нь болохоор Крис хэмээх Америкийн мэрэгжлийн сагсан бөмбөгийн тамирчинтай үргэлжлүүлсэн. Энэ залуу бол нэлээд өндөр хажууд нь зүгээр л тайрдас шиг харагдаж байна. Гэхдээ энэ далайн ирэг дээр цаанаасаа гэсэн нэг хөөрхөн игдүүтэй ч гэмээр юм шиг харагдаж байна. Та бүхэн энэ зургийг хараад юу гэж бодож байна? Доорс комент үлдээгээрэй. 72 өдөр л энэ залуутайгаа гэрэлсэн. Учир нь яагаад иймхэн бага хугацаанд хоёр гэрэлсэн бэ гэж хүмүүс их асуужсэн. Тухайн үед Ким Кардашиан хариулахдаа тэр reality show өөрхөн тэр хувийн амьдралаа ярьдаг зүйлээ хийхин тулд би зүгээр гэрэлсэн байсан маа гэсэн. Та бүхэн гайхчихж магадгүй л хахлаа энэ reality show-ыг ямар утга учиртай юм бэ? Юу гэсэн юм бэ гэх юм бол энэ анх reality show-гаа дэлхийн нийтэд гаргаж эхлээд порно дараа нь энэ reality show тэгээд Kanye West-ийн эхнэр болоод дэлхийн нийтэд өөрийгөө тахалцсан амтаа 2005 оноос одоо хүртэл хийсэл байгаа энэ reality show-га reality show үздэг хүмүүс байна уу? Reality show дээрийн илүү хувийн амьдрал, инээдтэй уйлж байгаа бүх л зүйлийг харуулж байгаа. За дараагийн найз залуу болох Kanye West-ийг үргэлжсэн. Энэ нь 2005 онд Kanye West-ийг үргэлж гисэн. Kanye West-ийг үерхэд гэрлээ 4 хүүхдийн эцэг их болоод дагагч гэсэн статус нь нэлээд өндөр болсон. Дээрээс дээр би хүмүүсийн комментиг нь уншиж байсан. Ким Кардашиан үнэхээр яг Kanye West-д илүү хайртай байсан уу? Илүү зүгээр л нэр хүндийг нь ашиглаж өөрийнхөө статусаа дээшлүүлсэн үү гэд би асуусан. Хүмүүсийн сэтгэл бол Reddit-ийн сэтгэлийг уншиж хахад хүмүүс яг үндэ Ким Кардашиан бол Kanye West-д бол хайртай байгаагүй. Reggie хэмээх та бүгдээ харж байгаачлаа. Энэ залуутаа яг дөнгөж 20 итгэн настай үргэлжлэсэн байна. Энэ залуудаа бол маш хайртай байсан. Энэ үүнээс хойш зүрх сэтгэлээ хаагаад үргэлэн зөвхөн сексийн одоо хангамжаа хангах юм уу эсвэл одоо өөрхийн статусаа дээшлүүлэх гэж хүмүүстэй үргэлж байгаа гэж хүмүүс ярилцсан байлээ. Удалгүй гэхдээ 2021 онд шүүхэд хандсан Ким Кардашиан шүүхэд хандсан шалтгаан нь Kanye West нь хоёр төлөлт эмэгтэй. Kanye West-ийн хажууд үнэхээр байц суухан аргагүй маш хэцүү байна. Өглөөдөө нэг сайхан штэ хүн оройд муухай штэ. Би зүгээр л бүх цаг хугацаа бүх зүйлээ үр хүүхдэд зарцуулмаар байна гэж хэлсэн. Гэхдээ мэдээж сүүлийн өгүүлбэрийг нь бол би бол нилээн эргэлзэж шүү. Ким Кардашиан яг чи тийм хүмүүн үү? Kanye West-ийн хувьд Ким Кардашиан бол нилээн хайртай бүр хагцаж чадахгүйсэн. Тэр хоёр яг ам муралтай зөрийжсэн яг шүүхт хандгаас өмнө тухайн хоёр маань яг эвлэрхийн дааван дээр
хагасааны лайв стрим шоу руугаа явсан. Лайв стрим шоун дээр PT Davidson хэмээх энэ комедийн залуутай үнсэлцэж байгаа бичлэн гараад ирсэн. PT Davidson өөрийгөө Kim Kardashian-ы найз залуу нэгэ тайлбарсан. Энэ нь бүр Kanye West-ийн нэлээд уурыг нь хүрээ. Kanye West нь дуудуулаад дийслээл энэ хоёрын хооронд амар юм болоод Kanye West дээр дуун дээр шууд PT Davidson-ыг шууд өхүүлж байгаагаар PT Davidson-ыг харахад би PT Davidson-ыг сайн мэдгүй нэг тийм дуртай ш. Kanye West-ийн дунд бол дуртай шүү. Тэгэхээр би Kanye West-ийн тал шууд орж байгаа. Kanye West энэ залуу PT Davidson-ыг тийм жоо мэдрэл муутай зуутай өхүүлж байгаагаар харуулж ирсэн. PT Davidson бол гэхдээ энэ DC нэлээд хөнгөн хүлээж авсан зүгээр инээж хүлээж аваад чи болохгүй бол имлэг рүү гал зайлаачтэй гэж шууд нэг подкастн дээр хэлжсэн. Гэхдээ PT Davidson-ыг харахаар өөрөө бас яавч нэг сэтгцийн эрүүл биш гэмээр царайтай харагдуулаад идэв. Яг юу юм болоо ингээд та бүхэн зургийг ойртуулж харах юм бол энэ нүдний доод цовх нь илүү тийм хар ядарсан болохоор тэгж харагдуулаа. Тэгээ нэлийн том давхраатай болохоор тийм сэтгцийн асуудалтай гэмэрч юм шиг харагдуулаад идэв. За мэдхгүй энэ бол тухайн хүний асуудал гэж бодож байна. За сэдвүүр орцсон Kanye West-ээс сасан. Kanye West салаад маш хамгийн их шархалж байгаа хүн бол миний бодлоор бол Kanye West шиг харагдчихсан. Гэхдээ Kanye West маань өөр найз хүнтэй болсон. Bianca Censori хэмээх 1995 онд төрсэн архитектурын энэ эмэгтэйтэй сайн болсон. Залуухан энэ эмэгтэйг уургалаад авч чадсан байх нэ. Энэ эмэгтэйгийн хувьд ярих юм бол энэ эмэгтэйгийн илүү би хараалаа хувцлыг хараад ахнаа. Kim Kardashian-тайгаа илүү адилхан хувцлуулах гэдэг юм шиг санагддаг. Та бүхэн тэгж боддгоо. За Kim Kardashian руу орцоо. Kim Kardashian Kanye West-ээс салаад PT Davidson хэмээх найз залуутай болоо. PT Davidson найз залуугаас салаад өөр залуутай үрэхэд одоогийн байдлаар ганц бие гэсэн тодорхойлолтой яваа. 4 хүүхэдтэй болсон. Хүүхдийнхаа нөхөн төлбөрт зориулж Kanye West хэдэн төгрөг өгдөг гэж бодож байна та бүхэн? 700 сая төгрөг. Вау. Гайхмаар. Бараг л сар болгоныг байрны мөнгө явуулна тий. Гэтэ санаа зовлтгүй Kanye West-ийн нийт мөнгө нь хэд гэж бодно? 8 их 80 төгрөг. Үнэхээр галзуу. Бараг Kanye West жоор Монголд нэг метро ирчмээр юм биш үү? Хилээд өгчмөр. Kim Kardashian-ийн нийт хөрөнгө нь ч гэсэн маш их 6 их 80 төгрөгтэй мөлий. Kim Kardashian-ы орлогын нэгэн томоохон үндэс нь бол Skims хэмээх энэ брэндтэй. Энэ брэнд нь болохоор хувцсны брэнд, ялангуяа дотуурын үндэсний брэндээр нэлээд алдартай дэлхийн зах зээлд гараад ирсэн. Мөн арьс арчилгаа, жижиг сажиг бүх бизнесүүд дээр орж байгаа. Энэ бүсгүйр тодотох яг нэг ч зүйлж байхгүй. Гэхдээ загварын ертөнц, фэшн, тэгээд хувийн амьдрал, инфлюенсер стол бүх тодтголны энэ бүсгүүдээр байгаа. Kim Kardashian-ы талаар та бүхэн юу гэж боддог вэ? Доор комент үлдээгээрэй. Сонирхолтой баримт байвал үлдээвэл би бүгдийг нь уншиж байгаа шүү. Kim Kardashian мэдих сонирхолтой баримт бүх зүйлээ үлдээгээрэй. Та бүхэн Kim Kardashian дуртай эсвэл нэг тийм сонь санагддаг ховж ивнүүдээс нь болоод нэгэн сонирхолтой зүйл нь Kim Kardashian хэрвээ ховж ивд орох юм бол нэлээд таагтын өндөртэй байдлаар ховж ивэр байлгаал байдаг. Жишээлх юм бол Kim Kardashian-ыг ховж ивэнд орлоо гэж бодъё л та. Энийг болохоор шууд тийм үгүйгээр татгалцахгүйгээр аль болох хүмүүсийн анхаарлын төвийг өөртөө байлгаад байна. Байлгаж авах хугацаанд хүмүүст болохоор сурвалжлага багхан өгнө. Энэ дээр яг бүтнээр нь дэлгэж өгөхгүй. Өөр болохоор постын reality show-нд орно тэгжээж нэг хариултыг өгнө. Энэ мэтчлэн ингээд ийм жижиг шоугаа ховж өвд энэ хүнийг нэлээд алдартай болгоцсон. Та бүхэн юу гэж бодож байна? Kim Kardashian та бүхэн дуртай юу? Доор комент үлдээгээрэй.